За тоолборт хэлүүлсэн. Гэхдээ мөнх хоёр дундаас нь авах нь гэсэн. За энэ тоглолтын ихний довтлогоор бисэж Найцаас ирнэ. Эрдэнэцогт үгсэн ярилцлагатаа саруул эрдэнэ хэр тэмэрчин бэ гэдэг дөрвсөн. Сагсан бомгийн философи бол маш сайн тоглож байгаа гэж хэлж ирсэн шүү. Шидэгтэй хамгаалт. Тэр тоглолтын арга барил бол тун төстэй дөө Jordan Harris 3 оноо шидэлт амжилттай болсон. FC онооны сэлхийг хагалж байна. Jordan Harris мөнх хоёр нэг эсрэг хоёулаа гараад ирсэн. Мөнх хоёр солгоо төгсгсөн. FC 5 дахь оноо. Саруул эрдэнэ эсрэг шахаад явсан маш гоё иргсэн саруул эрдэнэ төвгүүх харгалжлаа. Оноо сэргэж ирсэн дээ. Тэгсэн. Мөнх хоёр сууларсан 3 онооны шийдэлд амжилттай болсон. Harris юм. Тоолборт мөнх хоёрын эсрэг өөртөө маш том орон цаг үүсгэсэн. Шийдэлтэй ч гэсэн орууллаа. 8-6. Эрдэнэ тэр чигээрээ зүүндээ коридор гаргаад хурдаар тавьсан. Довтлогын амжилттай. Тоолбортыг барайцсан. Тоолбортын стаа найдвартай болсон. Инх амгалан суу шидэж чадсан. Тооны харьцаа 10-10 болж тэнцлээ. Эрдэнэ зүүндээ үдсэн дундын зай шидэлт амжилттай болсон. За Эрдэнэ ялч үлдэх шиг боллоо. Сая зоо чаргаал дүүрийн шугам дагаж ороо Jordan Harris. Jordan Harris цуграчрын дээрээс явчлаа. За Devin Warren дундын зай шидэлт амжилттай болсон. Тэр өнгөрсөн айхтар хаалт хоёртой одоо явсан аль юутаг гих мэтчлэн саруул эрдэнэ маш том орон зай үүссэн шидэлт амжилттай болсон. Зоо чаргаал саруул эрдэнэ хоёр дараас нь шидэлт амжилттай болсноор тооны эсрэг 8 болж холдлоо. Саруул эрдэнэ эсрэг Warren баруунда дайраад орсон дамжуулт гоё боллоо. Хоёр дараас маш гоё дамжуултыг суургаж төгссөн. Үзээр шох бас бүрийг ардаа үлдээсэн хурдан байна. Ялцчгүй маш хурдан байна. 2 оноо. Сүүлчийн тоглоо байх уу Jordan Harris маш хурдтай ороод ирж байгаа юм байна. Үлзий оршиг сул шийдсэн 3 оноо шидэлт амжилттай. Зүрх Найт Ижисүү бөмбөг алхад ойрхон байсан Эрдэнэ нүүрний шугам дагаад дундын зайшилт тоолбортын гарыг давуулсан шидэлтэй хаадсан чи Ижисүү будалтай багаас оноо олгож өөрүүлээ. Хоёр хамгаалагчийг өлдрөөд татсан Ижисүү бөмбөгийн тасалчлаа хурдан довтлогоо үлзий орших сул 2 оноо авсан. За Эрдэнэ тэр Ганбаатарыг нь агшаад өгчлээ. Devin Warren самбардаа тавцсан энэ удаар өөрөө довтлоод оноогоо авч байна. Тэгээд 7 оног авчихсан байгаа тулвий. Маань Эрдэнэ Ганбаатарын өдөөс шийдсэн 3 онооны шийдэлт амжилттай болсон. Эрдэнэ Ганбаатар дор Warren дуудсан да өгч чадсан. Devin Warren самбард ороод 2 оноо авлаа. За тулыг маш гоё гаргасан гэхдээ бөмбөгдөө баг зэрэг түүрцсэндээ салж чадсан Эрдэнэ цогт 3 онооны шийдэлт нь амжилттай. Сайн тоглолтын амжилттай. Эрдэнэ зол чаргал зай байсан. Зол чаргалын олон зай шийдэлт амжилттай. Тэгвэл Devin Warren Эрдэнэийг хүл алдуулаад явуулсан шидэлтэй алдсан Ганбаатар 2 дахь боломжийг үүсгэсэн. Оноог авч чадлаа. Эрдэнэ гоё дамжуулт байсан. Үлзий орших Ганбаатарын өдөөс товтсон амжилттай. Нэмээд алдаатай. За баг нуурын одоо ахтуу хоёр сагчд бий. Jordan Тоолборт Ижисүүгийн эсрэг Тоолборт доод дамжуултыг өгсөн. Суурочр түүнийг нь 2 оноо олголоо. За цаараа цаагаад угшаад авахгүй ихсэн. За хүний илүүтэй байгаа инх амгалан маш том орон зай үүссэн 3 онооны шидэлт цагийг дунсан. Орооны зөрөөр Эрдэнэ хамгаалтыг хийж байгаа. Warren зүүн дайраад явсан. Warren-ы төгсгөл амжилттай. Нийтдээ харьцаатай 10 секунд байгаа. Дөлгөөний славныг авсан Эрдэнэ дундаа суу шидэж чадсан даар нь цагиргаан болсонгүй. за өөрөө ч явчих боломжтой байсан. Дөлгөөнхтэй гүнгийг хадгалсан Harris авчин дээрээс 3 шидэлт цагийг дунж байна. Harris довтлооны цаг дуусчихаа нэг илүү дамжуулт мөнх 2-3-аас шидэлт амжилттай. Эрдэнэ цогтой контактн дээр тулаад их хэцүү байлаа. Дундын зай шидэлтэй. Найцаас эхний довтлогоо хийх ёстой байсан бөмбөг таслагдсан. Harris бөмбөгөө доор нуугаад орсон довтлогын амжилттай. Дамжуул төгөлдөр сударсан. 3 онооны шидэлт мөн амжилтгүй. Эрдэнэ цагт хатгаад алдсан сугрочр нэмж довтлогоо. Эрдэнэ алдаа гаргажээ. Нэмэлтийг шидэлтийг үүсгэн. Тулт ихсэн цагаас хойш Эпсийн талд байлаа да. Энэ үед мөнх хоёрын ээж нэгэн 3 оноо шидэлт заярах дунсан. Төгөлдөр суул шидэж бол чадаад байгаа. Энэ удаа харин шидэлтэд орууллаа. За гэхдээ 2 оноогоор тооцсон. Цаг алдалгүй ирлээ. Тоолборт өөртөө зай үсгээ дундын зай шидэлт нь амжилттай. Тоглоо Warren нэгээс 3-аа гараад ирсэн байгаа. Суурочр сул 2 оноо авсан. Цаавын тоглолтод оролцуулсан. Тоолборт Devin Warren сарын дээрээс тоглосон. Маш гоё гослоо байлаа. Devin Warren баруунда бие хүчээр илүүрхэд яваад орсон довтлогын амжилттай. За араас Jordan Harris-ээр нүхэж орж ирээ бөмбөгийг садгаад авцсан Jordan Harris. За энэ удаар
даруухан төгсөлөө. Харж байгаа юм байна. Дүлгөөний эсрэг хомж ороод инх амгалан завчин дээрээс ахин нэг удаа сул шидэлтийн удаа. Цагирах хэмжээ. Гаацж тоолборт боломжийг үүсгэсэн. Эрдэнэ цогт 3-аас шидэлтэн цагирах тунсан. Гэсэн гэхдээ их шивүү зайруу дамжуулт өгсөн тийм сайн шийдвэр байсангүй улмаар FC 2 оноо хийж байгаа. Warren яваад орсон солгой төгсгөл амжилттай. 2-3 дараад орсон ижээсүг тохиод аргасан Саруул Эрдэнийн тоглолтод 2 дахь удаага Warren дээр хаалт хийлээ. Warren ахаад эргээд дундын зай шидэлтэн амжилттай болсон. Онооны зураг Саруул Эрдэнэ хангалттай зай үүсэн 3 онооны шидэлтэн сэгсрээ гараад ирсэн дүлгөөний товцгой амжилттай. Нэмээд алдаатай инх амгалангийн алдаа. Дүлгөөн инх амгалангийн эсрэг дүлгөөн өөрөө довтлсон. За дүлгөөн яачгүй тоглолтод орж Хоёр хамгаалагч байнгал давхар ирж байна. Доошо давуулсан Ганбаатараас их гой дамжуулаад сугар өчрө төгсгөл амжилттай. За ижээсүг эсрэг маш гоё зөрших. Өөрөө яваад орсон үлзэн өршихын самбарцсан бодлого амжилтгүй ижээсүг нэмээд довтлоо. За ижээшүүд яг ээлжиж авч байгаа үед бүнгөө адчаад байгаа. Дэвн Warren бодталбар ороод хөнгөн гихчин явуулсан. Одоо тоглооны боломж үүсгэвдээ. Ашиглаж чадсангүй доор гой дамжуул дүлгөөн хоёр хамгаалагч өдөөс тоглоод алдсан. Өөрөө тоглооны сумраас авсан Jordan Harris эсрээд явсан. 2 оноогоо авлаа. Warren туссан хамгаалт мөнх хоёроос ирсэн. Хүнд байдалд орчлоо дамжуулт Yuma Shibashii тоглооны скүнтэй уралдаа шилжсэн Yuma Shibashii. Яхаа Саруул Эрдэнийн эсрэг энэ удаа зүүн эргээ доор гой дамжуултыг өгсөн базаргүр самбарт ороод сул 2 оноо авсан. Warren стоныг авсан Jordan Harris цаан дамжуулт үлзэн өрших аваад шууд шидсэн Мягмар сүрэнгийн үлзэн өрших. Онооны эсрэг дахин нэг удаа 10 дээр мөнх хоёр доор дүлгөөн сувраач эсрэг. За шахаад явсан да дүлгөөн солгой төгсгөл самбардаа дамжилттай. Маш гоё эвлэгхэн төгсгөл байлаа. Найцаас Warren тэр чигээрээ бодогтай баруун цөм дээрээ орлоо. Мөнх хоёр тулын сударч чадсан Батагийн тулын хоолын зай шидэлт онооны зэрэг. Үргээд дамжуулт Эрдэнэ цогт Yuma Shibashii нэг дохиж өнгөрөөгөөд явуулсан шидэлтэн дээр нь алдаа гарсан нэмээд цагирахт Warren ямар шийдвэр гаргахгүй. Warren өөрөө шидэж байгаа юм байна. Warren-ы 3 онооны шидэлт амжилттай болсон. Сууштай сонирхолтой маш олон гоё үйл явдалд довтлогоо хамгаалтыг битгэн харсан. Зөвхөн нэг тансаг гэхэд энэ дүү тансаг тоглолтлуулж өнгөрлөө дөө. Эцсийн дүндээ 81-77-оор SGA Psak маш чухал тоглолтод байрлалын төлөө хөрсөлдөөн. За бусад маш олон зүйлс маш том хариултыг өгөх тоглолтод Epsi-ийн хуяалтыг авлаа.